Дорнод их сургуулийн дэргэдэх 16 дугаар цэцэрлэг өнөөдөр бүх хүүхдийн оролцоонд түшиглэн шинжлэлийн баяраа хийж өнгөрч буй ондоо хүүхдүүд сурсан мэдснээ ээж аавдаа тайлгналаа. Тус цэцэрлэг энэ онд олон бүтээлч ажил хийснээс дурдвал Монгол Улсын мэрэгжлийн зэрэгтэй багшийн тоогоо 2-оор нэмэгдүүлж хоол үйлдвэрлэлийн 4 төрлийн тоног төхөөрөмжөө шинчилж эцэг эхчүүдтэйгээ хамтран 16 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчноо тогтчулсан байна. Ер нь бол одоо бага насны хүүхдийг аюулгүй эрүүл ийм таатай орчин бүрдүүлэхэд эцгийн оролцоо дэмжлэг маш их байсан. Тэгээ бас энд бас эцэг эхтэй талархаж байгаа. Тэгээ бас бага насны хүүхдийг хөгжүүлэхэд бас одоо өдөр тутам үйл ажиллагааг дотмол зохион байгуулж байгаа багш нар бас их цэцэрлэгийн багш нар маань их сайн ажиллаж байна. Тийм ч учраас одоо хүүхдүүдийн өнөөдөр хөгжил төлөвшөлт нь их сайхан их зөрчилдөд гарч байгаа ийм сайхан амжилттай байна. Бас нэг онцлог юм бол одоо Солонгос улсын Койко олон улсын байгууллагын сайн дурын ажилтан ажиллаж байна. За энэ ажилтан бол манай цэцэрлэгт одоо 3 дахь жилдээ ажиллаж байгаа. За ийм онцлог ажлууд хийгдэж байна. Тэгээд эх он одоо сайхан их бүтээлийн жил байгаасай. Хүүхдийн сайн сайхны төлөө үүс одоо түгэн дэлгэрээсээ айл гэр бүхэн аз жаргалтай одоо сэтгэлийн амар амгалан батаршсан ийм сайхан гэр бүл байгаасай гэж хүсэж байна. Тус цэцэрлэг эх онд улсын цэвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ байртай болох юм а.